За байж манайхаа эхлээд нулимс молимс арчих цаасаа бэлдээ шүү. Ингээд хэлцгээе. Зуны сайхан дэлгэр цаг иржээ. Өөрийнхөө хамгийн хайртай дүртэй подволко өмсөд энэ зунаад авна шүү дээ хэдүүлээ. Өнөөдрийн манай контентын ерөнхий ивент итгэгч та бүхний сайн мэддэг болсон Gear Store. Зуны маш гоё материалтай шин загварын өнгө болон арзмерийн өргөн сонголттой аниме гоё подволкнууд маш боломжийн үнээр худалдаалагдж байгаа шүү. Дэлгүүрийн Facebook хаягийг нь тайлбар хэсэгт оруулчих. Тэгээд дуусгаас өмнө манайхаа гялт аваарай. Сонголт бол битүү байгаа. Дээрээс нь нэмээд бүр тасархай гоё аниме фигурнууд том жижиг гээд зөндөө ирсэн мэлээ. Юг нь болохоор Gyutarog авсан. Та нар бас дуртай дүрээ аваарай заа юу. Ингээд 4 жилийн өмнө Facebook хуудас дээр оруулаад устгаж байсан UK админийх нь хамгийн дуртай аниме листэд багтдаг Makuya амлалтын цэцэг дэлбэлэх үеэр анимег өнөөдөр дахин сэргээж ярьж өгөхөөр бэлтгэлээ. Бидний нэгэн дэлхийд бүх улс орнуудаас тусгаарлагдсан цөөхүүлээ байхдаа үргэлжид аз жаргалтай байхыг гэрмэлддэг алс холын тэр нэгэн цамхаг. Леля гих охин бол дэндүү иршүүд зоригтой. Харин крем түүнд үнэхээр хайртайж хэлж чаддгүй олон жил болсон. Харин энд харагдаж байгаа 15 настай Makuya охин бол бусдыгаа бодвол багаасаа хайр инэрлийг дутуу мэдэрсэн ч гэсэн Yorfin иргэдтэйгээ хамт амьдарч өөрсдийн ургийн бичиг мэт Хибиол нэртэй утас нэхэж байсан цаг үе нь дэндүү сайхан дурсамж байсан мэт. Учир нь Yorfin иргэд маш удаан бүр хэдэн зуун жил сар дамжин амьдарсан ч үргэлжийн мөнхөд залуугаараа амьдардаг. Эдгээр иргэд гадны энгийн ертөнцийн хүмүүсийг хайрлаж, зүрх сэтгэлээ өгвөл насаараа шаналж, ганцаардаж, уян гашууд автна гэдгийг тэнтхийн дээдстэн үргэлж цагдаг байхгүй юу? Яагад гэвэл тэд үрд амьдран харин хайрлсан нэг нь үрд орхин энэ ертөнцөөс явна. Нэг өдөр Makuya Крем Леля хоёрыг уулзж яхахыг нууцаар харж байтал Мизарти улсын цэргүүд хуучны Ринато гэх хүчрхэг том амьтантайгаа ирж тэдний овгийг сүйтгэн устгахыг нь устгаж заримыг нь өөрсдийнхөө улс руу хүчээр авч явахаар зэхэж байхад Makuya яагаад жишээ ирсэн нэг Ринато нь Makuya руу бүр улаан нүдлэн дайрч туузыг таслан нисгэд Makuya санаандгүй туузанд нь зүгтчлээ. Ас холд очсон найз нөхөд Yorfin иргэдгүүгээр амьдраад ч хэрэггүй гэсэн аддын бодол толгойд нь орж ирээд хадын санаас өөрийнхөө амийг хорлох гэхэд гинтэл нэл хүүхдийн уйлах чимээ сонсогдно. Энэ нь яг л Makuya та намайг авраач гэж хэлж байгаа мэтэл мэдрэмж төрөөд очиход энгийн ертөнцийн хүүхэд хажуу талаас нь энгийн хүн Yorp хоёроос төрсэн ирлийц залуу наад хүүхдээ шууд хай угаасаа өөхөх тавилантай гэж авдیں۔ Харин Makuya үгнээс нь зурж өөрийн Хибиол болохыг хүсэж ханаас ч юм нэг малын ашаа олцсон Яманы сүү хөхүүлэх гээд өвзөж тарж шүү. Тентхийн эзэн Midog хийгч гэртээ оруулаад хоол ундөвч асарч тойглоод эгчийн хоёр хүү Lang Deol хоёр бол 9 бусын асуултаар булаастай. Чиний хүүхэд юм уу? Чи Yorp юм уу? Сонио охин чи хөгшөртгүү гэж мэгээд Makuya энэ олсон хүүхдээ Леля гэж нэрлэх гэснээр арай эмэгтэйлэг нэр байна гэдэл Ariel гэх нэрийг өгдөг. Midog харин миний дүү өөрөө хүүхэд байж бас нэг жаахан өсгөн гэдэг хэцүү гэдэл өөрийнхөө чадхаараа л туслана. Ariel маань үнэхээр хөөртөм Makuya гэр орноо цэвэрлж яхад ойлгочгүй нохооны сүүлээр тоглоод л Midogч Makuya-гийн үсийг сүлжиж яхад хоёр бацкан бас шохоорхоостой хүй. Хамтдаа хоолоо идэж өдөр хоног аз жаргалтай өнгөрч Makuya Хибиолоо нэхэж байхад бумбайсан Ariel маань улаа бутран жаргаж унтаж байгаа юм чинь. Цаг хугацаа өнгөрсөөр Ariel хүлд орж хилд орохдоо харин хамгийн анхны хэлсэн үг нь Makuya-г ээжээ гэсэн ганцхан гайхалтай үг байсан. Зөндөө том болоод Хибиол хэрхэн нэххийг зааж өгч амьдралынх нь хорон мүч бүхэн дэндүү үнцэнтэй дахиж хизээж олдохооргүй гайхалтай өнгөрч байлаа. Нэг өдөр тосгоны хідэн бацканууд Ariel-ийг сонин ээжтэй инээтрэй гэж гоожлоод Ariel-ч бууж өгөхгүй айлын охиныг уйлтал нь сүрсэн базаа хийж байгаа юм л та. Makuya харин Хибиол нэхээсээ зарж мөнгө олдог төв рүү орж ахгүй зарах гэтэл өөр нэг Yorp хүнээс манайд ийм оролт ирсэн ингээд тэрийн тэдний иргэд л уншиж болдог үг бас бичиж болдог. Тэг уншихад нэхээсээрээ дамжуулан Леля удахгүй Мизарти улсын ханхүүтэй гэрлэн бас хүчээр хүүхэдтэй болж байгаагаа бицнийг нь мэдээд үнэхэрийн хүнд цохилтод орно л доо. Яг үүнтэй давхцсан Midog-чи олон жил тижээсэн үнэн чанд нохоо оноороо биеийг муудаж тэднийг орхино. Оршуулж хахад Makuya уйлал гүгээ авчирна. Магадгүй Ariel-ийг ч бас өөрийг нь орхиод явна гэдгийг төсөөлөн үнэхээр айсан байх.
Удалгүй Лелиа дээр очиж уулзах гээд замдаа Кримтэй таарч тэндээс нь оргуулах төлөвлөгөө зохиогоод тэгээд аль хэдийн оройтсон. Лелиа бие давхар олцсон, бас өөрөөсөө болж бусад хүмүүсийг гимтээсэ гэж хүсэхгүй байгаа болохоор энэ удаад зүгээр л татгалзаад л өнгөрнө. Тэндээсээ Мидо огч дээрээ очиж дахин төвөг удахгүй гэсэндээ хөөхөн Ариэлигаа дагуулаад өөр хот руу шинэ аялалд, шинэ адал явдал, шинэ амьдрал эрен хайхаар явлаа. Даанч жоохон хүүхдтэй болохоор баг бүхэл газар дургүйцэж хөөж авуулна. Ариэл харин ээжээ таал надад байхад би дэлхийн бүр хаанч байсан болно. Бас хурдан том болоод таныгаа заавал хамгаалах болно гэсэн үгсийг сонсоод үнэхээр их баярлаад Макуя маань нулимс урсгасаар. Үүнээс хойш нэг хоттоо дэндүү удаан байж болохгүй учраас олон газрууд сэлгэн амьдарсаар. Яагаад гэвэл хүүхдэн том болоод ээж нь яг л хэвэндээ хөгшрөхгүй байгаад ахаар хүмүүс үлдээ тэр хоёрыг хайр сэтгэлийн холбоотой болов гэж буруугаар бодох учраас Ариэлч нилээн том болцсон. 5 жилийн өмнөөс эхлээд Ариэл Макуяг ээжээ гэж дуудахаа болж ээжигээ л тэрвч унтдаг байсан Ариэл мэн хүндий хүйтэн болсоор уушийн газар зөөгч хийж байхдаа Мидо огчийн хүү Лангтай таарад бөөн баяр ашгүй нүүд суухтан туслах талаар ярьж идэл Ариэл Бацка мэн жоохон юм бэж арх энтер уудсан Макуяд бараг л агсан тавьж байна. Яагаад намайг ингэж их хайрлаж нандинаад байгаа юм бэ? Та миний жинхэнэ ээж биш штэ гэдэл. Энэ өдрөөс хойш манай хоёр мөр мөрөө хөөхөөр шийдэж Ариэл гэрээсээ явсан. Харин нөгөө талд Лелиа удам залгах хүү төрүүлээгүй охин төрүүлсэнд Мизардиа улсын эзэн хаан бүр бөөн уур бухимдал болж хинт чирэггүй охин төрүүллээ л гэж байна. Учир нь энгийн хүн бага насалдаг учраас хүүгээ Лелиатай суулгаж ирлий цөвхөд төрүүлээд энэ улсыг уг нь бол удаан захируулах санаатай байгаа юм бэ. Лелиаг бүр төрснөөс нь хойш хүүхэдтэй нэг ч удаа уулзуулаагүй. Тэнтхийн хаан нь өөр удам залгуулах хүү төрүүлэх Йорф эмэгтэй оол гэд манай Макуяг хулгайлцсан. Харин Ариэл Ланг хоёр Мизардиа улсын цэргүүд болж Ариэл багтаа хэрэлдэг байсан Дитатагаа сууж утгагүй хөөхөн өрн мэдлэгч байгаа. Тэгээ Макуя ордонд хоригцоор нөгөө Кримгээ дайсан найз нь нилээ эвгүй заа үсийг нь тайрж ийснаа шууд зулгаагаад энэ бүхий л өнгөрсөн цаг үед чи л ганцаараа жаргалтай бусд нь хэцүү байсан учраас одоо чиний зовх цаг ирсэн гэл үгээр идэж өгнө. Энэ үед харин гатын аимшиг тэр улсын ганц урдаа байрдаг байсан Ринатонууд нь бүгдээрээ үхээд ганцхан Ринато үлдэж бусад улсынхын энийг нь мэдээд ам ташиж дайрлгүй яах вэ? Тэгээ энэ үеийг л ашиглаад одоо хамтдаа зугтцгаая гэдэл Крим Лелиад хэлэхэд заавал охиноо л харна гэд их хүн л болсон аюу хэцүү. Тэгээ энэ үед нь Крим буудулцдаг. Дайн үргэлжилсээр Ариэл бараг л ялагдаж өөх гэж байхдаа зөвхөн ээжтэйгээ л хамт өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаагаа эргэн дурсан. Макуя харин ордноос зугтж байхдаа дахиад хүүхдийн дуу сонсоод очиход Ариэлийн эхнэр Дита төрж байхыг мэдээд эссэн минь инх амарчхтан тусалнаа. Тэр дахин Ариэлийн хүүхдийг аварсан. Ариэл нэг сэрэхэд түүний хүлийг нь бооцсон нөгөө л үзэн хадаад уурлаад байсан Макуя шархыг нь цэвэрлэж өгч байсан. Дахиад л Ариэлийг аварж байгаа ахгүй юу? Энэ үед Ариэлийг анх хаанаас хизээ яаж олж исэн анх удаа сэтгэлээ нэгхилдэг. Үүнийг нь сонссон Ариэл Макуя тандан хамгийн сүүлийн удаа миний ээж байсанд баярлаа. Маш их хайртай шүү гэдгийг хэлээд тэд салан одно. Үнэхээр их сэтгэл өвдөгдөг хэсгэлтэй. Лелиач муу айдал ордныг орхихоос өмнө охинтойгоо анх удаа бөгөөд сүүлийн удаа уулзаад ээжигээ мартаарай. Ээж нь ч бас чамайг мартах болно гэх сэтгэл өвдөх маш хэцүү үгсийг хэлж сүүлийн үлдсэн нэг Ренатог унаад тэр газраас Лелиа Макуя хоёр бүр мөсөн холтлоо. Болсон үйл явдлаас хойш бараг л 70-80 жилийн дараа яг л Ариэл шиг хөөхөн Бацкан сууж байна. Энэ бол Ариэлийн хүүхэд биш. Бүр ачингээ оддоо. Ариэл харин тэр үйл явдлаас хойш аз жаргалтайгаар өнөр өтгөн болжээ. Нас эцэслэхээс өмнө Макуятай уулзж гин. Макуя хэдийн энгийн хүн хайрлсан ч амьдралдаа хизээж харамсахгүйгээр өнгөрсөн цаг хугацаагаа зүрхэндээ нандинан хадгалсан. Ариэл энэ дэлхийг орхин отлоо. Макуя түүнийг цаашдаа маш ихээр санах байх, шаналх байх. Иймээс л энгийн хүнийг хайрлаж болохгүй гэдэг хатуу дүрмийг Йорфийн иргэд мөрддөг байсан. Дахин нэг хагталтай учрахын төлөө Макуя гэж хэлж байгаа энэ хүн болвол анх Ариэлийг олоход хамт байсан эрлиц залуу. Ингээд өнөөдрийн манай аниме дуусж байна. Үүр дүлдэхгүй хайр гэхдээ мартагдашгүй дурсамж, хизээж хөгшөрдөггүй цаг хугацааны эргэлтийн зүг огт мэдэрдэггүй Макуягийн амьдрал нэг л өдөр өөрчлөгдөж, дайн, хагцал, үнс нурман дундаас амьд үлдсэн нэлхүүг олж, их хүн болох замд хүл тавьснаар өөрөөсөө илүү өөр хэн нэгнийг хайрлаж, бүхнийг өгч, ямар ч үнээр хамаагүй хамгаалж, хамгийн их уйтгар гуниг дундч
хүний сэтгэл хайр инэрлэр гэрэлтэж чаддаг гэдгийг харуулсан гайхалтай бүтээл байсан. Хайр гэж зөвхөн аз жаргал биш, хагцал, тэвчээр, хатуужил, уйтгар гуниг гэд бүхий л зүйлсийг зохицлоосон үгээр хэлж, үзгээр бичгүй, хэмжээшгүй тийм зүйл байх Хэрвээ тэр өдөр Макуя хаднаас унахаас өмнө хүүхдийн уйлах чимээг сонсоогүй бол, сонссон ч очоогүй бол, очсон ч тэврээгүй бол, хэрвээ тэр хүүхдийг хайрлаж өсгөөгүй бол, хэрвээ анх алхахад нь баярлаагүй бол, ээжээ гэж дуудуулаагүй бол, зүгээр л энэ хүүхдийг олсон юм чинь гэж бодоод чин сэтгэлээсээ хайрлаагүй бол, хэрвээ Ариэлийг том болсон ч Макуя чамаас холдоод явна гэдгийг мэдсэн ч хайрлаад л байсан бол чи хүний ертөнцид хайр гэх зүйлийг олж чадчихэ. Зүгээр л нэг бяцхан хүүг олсноор өөрийгөө бүрэн өөрчилж, Ариэл Макуяг ганцаардлаас аварсан бурхан нь болж, харин Ариэлийг Макуя үхлээс аварсан сахиусан тэнгэр нь болсон байлаа. Хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, бас хайрлуулах хамгийн дээд зэргийн тансаглал юм. Яг л Макуя шиг зүрхэндээ жижигхэн цог хийчээд хүн бүхнийг дулаан илчээрээ дулаацуулдаг та нартаа маш их баярлалаа. Зарим хайр мөнх биш, гэхдээ тэр дурсамжийг хинч хулгайлж чадахгүй. Night,